Эх орны төлөө нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараас цэргийн нисгчдийн талаар бэлтгэсэн хөр зэвсэг түвшний жанжин штабын удирдлагууд хугацаад цэргийн алба хаагчдтай ангиудад ажилласан талаарх сурвалжлага болон салбарт өрнсөн мэдээллийн хураангуйг хүлээн авч үзнэ. Амрын гэрээ үзэгчтэй эх орны төлөө нэвтрүүлэг эхэлж байна. Зэвсэг түвшний тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс төрлийн цэргийн 5 командлыг байгуулж эх орноо батлан хамгаалах үйл хэргийг хэрэгжүүлж байгаа юм. Эдгээр 5 командлын нэг болох агаарын цэргийн командлын харьяа ангиудад алба үүргээ нэр төртөө гүйцэтгэж байгаа эгэл нисгэгчдийг бид онцолж байна. Анхны нислэгүүдийн нисэх багт онгоцны дараагаар дараагаар чи юу хийж байгаа? Энийг уншиж байна. Гоох тийм үү. Чиний нэр хин гэдэг вэ? Нааг баясаа гэдэг. Намаагсан баясаа гэдэг шин. Өөх тийм үү. Чи том болоод ямар хүчтэй мөрөлдөө болох гэсэн үг вэ? Би том болоод энэ онгоцыг жолоод. Оо тийм үү. Би ч гэсэн онгоцны нисгэж болох юмсдаг. Хоёулаа гэх юм бол адилхан нисгэж болохыг хүсдэг юм чинь. Энэ онгоцны хаалга төрүүлж хүснэ хамгийн түрүүлж нисгэж болно шүү заяа. 3 2 1 тэг. Гинэн цагаахан хүслээр жигүүрлсэн балчирж аалуудын мөрөөдлөөс тэдний нөхөрлөл эхэлсэн. Би том болоод дельтаны онгоцны нисгэж ялна. Чи том болоод ямар онгоцны нисгэж болох вэ? Тийм үү. Би ч гэсэн байлдааны онгоцны нисгэж болно. Хоёулаа гэх юм бол энэ үеэс найзууд чи заяа. Найзууд. Хоёулаа одоо тоглох уу? Тэгье. Хэвлүүхэн хэрнээ адтай сэргэлэн дэрсхэн магчууд хамт өсөж, хамт тоглож, хамтдаа хөдөлмөрлөж тэртех 1977 оноос хойш өдгөө 44 жил Андын Батбэх холбоог үүсгэн нөхөрлөж байгаа юм. Нэвтрүүлгийн оролцогчдыг Насангийн Баясгалан, Лувсангийн Баясгалан гэдэг. Их сони шүү. Өнөөдөр ингээд цэргийн ангид захирагч, штабын дарга, бусад орлогч гээд маш олон хүмүүс байдаг. Нисгийн анги 2 хүн байдаг учраас тэр мөн захирагчийн нислэг эрхлсэн орлогчид 2 л ангид нэг л оронтой байдаг. Амьдаа маань болохоор зэвсэг түвшний 303 дахь ангийн захирагчийн нислэг эрхлсэн орлогч. Би болохоор 330 дугаар ангийн захирагчийн нислэг эрхлсэн 1-р орлогч гэсэн. Хоёулаа адилхан албан тушаал дээр ингээд явж идэг. Тэр хоёулаа олон хүүхдтэй айлын хүүхдүүд зунагийн амралтаар хоёулаа бас л аав ээжтэй тусуулъя гэсэн бодлолтойгоор хоёулаа сургуулийнхаа бас нэг тодорхой хэмжээнд нэг дэвтэр номоо бэлтжигээд хоёулаа модон завууд тухай хоёр нэ танихгүй орсон. Тэгээд хоёулаа анх танилцж байгаад намайг Баясгалан гэдэг, надыг бас Баясгалан гэдэг хоёулаа битээр ч адилхан нэртэй юм байна шүү. Тэгээд хоёулаа анх танилцаад. Тэгээд тэр цагаас ахуулаад битээр хоорондоо холбоотой бас нэг хаяа нэг ярьдаг, хөөрдөг, уулздаг, учирдаг тийм байсан. Тэгээд 1980 онд цэргийн албанд хоёулаа зэрэг татагдаж өөр анги цэргийн алба хаасан. Би 1981 онд Фрүн цотын нисхийн сургуульд явчаад Баясаага би хойноос нэг надаахан 37-д хоёулаа цэрэг би яг сургуульд явах гэж цэрэгт очсон. Би Баясаага тэнд тэр ангид байгаа гэж сонсч байсан бол битээр уулзалтна гэж бодоагүй. Тэгээд битээр нэг самсргүй байдлаар жагсаалын талбай дээр хоёулаа тааралдаад тэрвэрлдээд хоёулаа тэгээ миний найз нисхийн сургуульд явах гэж юм уу? Би энэ нисхийн механик хийж байгаа штэ гэд хоёулаа цэрэг аюу их одоо сэтгэл их сайхан хоёулаа уулзсан. Би 1983 онд сургуульд явсан. Надад очиход Баясаа төгсөх курс байсан. Тэгээ хоёулаа яг байлдааны нислэг тэрэгний нисгчээр хоёулаа сурахаар болсон да бас тухайн үед хоёулаа их бахархаж миний өгшин найз нь ингээд нисхийн сургууль одоо нисгчээр төгсөө явлаа. Миний өгшин нисхийн сургуулаа сайн төгсөөд ирээрээ би найздаа хэлжээ. Тухайн үеийнхэн дотроо биднээс үеийнхэн дотроо манай Баясаа ер нь айгүй тийм өндөр хэмжээний нисгч бол төгсөж ирсэн. Би одоо болтер их бахархаж явдаг ба. Зэрэгч. Ноо. Өнөөдрийн нислэгийг 1-р ээлжээр явуулна. За өнөөдрийн нислэгт Mi-81 нислэг дэр 1, Mi-24 2, Mi-171 2, 5-1 нислэгтэйгээр оролцсноо. За нислэгт үүрэг даалгавар тодорхой явагдсан. Нислэг багийн бие бүрэлдэхүүн
тусгаалan чиг үүрэг авсан үүргийнхаа дагуу дэлхийн төлөвлөлтийн дагуу зохион байгуулагдана. Нөхөрлөл гэдэг өнгөний сайхан, мөнгөний эхийг дагаж ирдэггүй хамгаас үнэтэй хамгийн эрхэм харилцаа. Амьдралыг цав цагаан цаас гэж үзвэл хүсэл мөрөөдөл зорьсон зорилгоо хамтдаа зурж өөдрөг амьдрах өнгө будгийг хослуулан гайхалтай бүтээл төрөвжээ гинээр. Хоёрдоо утгуураас гараанд явуулъя. Одоо ялангуяа эрчүүдийн нөхрөл гэдэг бол одоо өөрийн төрсэн ах トゥ нэс дутхааргүй тийм их зан чанар ядарсан үед нь одоо нөгөөтөө тусалж задарсан үед нь загинж явдаг энэ чанарууд нь одоо яг эр улсуудын сайхан нөхрөл одоо яг энэ дээр тогтдог гэж боддог. Манай амьдагийн одоо хамгийн авах зан чанар нь гэдэг юм бол бундаг тийм дайчин хөдөлмөрч тэгээд маш шудраг. Яагаад ч юм битээр адилхан нэгтэй болоод юм уу тэрнээсээ болоод хүмүүс битээрд их тийм нөгөө найз нар хоёр баясаа гэж ярьдаг багаас маань ихлэ ярьдаг болсон. Манай ах トゥ нар үртэр зарим манай бэр хүргэн энэ баясаах манай ямар хамаатай юм бэ гэж ярьдаг. Нөгөө бүх яриа ярьж байгаа хооронд л манай би өөрийнхөө нөгөө баясаа найзгаа дуртахлыг ч юм уу баясаа ингэсэн тэгсэн гэж ярьдаг. Манай эхнэр ч юм уу нөгөө баясаа гэж ярьдаг. Тэгээ манай одоо зарим одоо найз нөхдөд өвтөр баясаа ямар танаа хамаатай юм бэ гэж ярьдаг. Тэр бас жоохон спорт нэлээд оролдоно. Янзэл спортоор. Тэр тусмаа тэр хөл бөмбөгийн спортоор олон жил нэг багт тоглосон. Олон жил нэг багт нэг экипаж бол нэг баг болж ниссэн. Тэгээд тэр цагаас ахуулаад өнөөдрийг бол тэр одоо цуг явж байна. Одоо хүмүүс бүтээрийг хоёр баясаа гэхээсээ илүү манай хоёр хар шар гэж ярьдаг. Зарим манай дарга нар бол надаа харанч байна, шаранч байна гэж бага одоо залуухан байхад яриг тоглодог байсан. Наад зах нь анх машин авахдаа өртөр хоёулаа нэг маань бор машин, нэг маань цагаан машин аваад тэгээд хоёулаа хоёрынхаа машин дээр яг адилхан машин аваад хоёрынхаа машиныг янзлаад тэгээд явдаг байсан. Одоо өртөр битэрийн машин маань манай нөгөө баясаа маань харангийн машинтай, би цагаан өнгийн машинтай тэгээд манайхан тоглоом хийгээд хоёр бүр ядаж машинаараа өртөр ядах юм аа тоглож энэ манай найз нөхдүүд бүгд шогилчод байсан. Тэгхэн нэртэй байсан учраас битэрийг ялахын тулд тэр дөрвөө би шар манай хүмүүс жоохон бор царайтай хүмүүс хар гэдэг юм л да манай найз өнгөлөг бор юм байна. Бага наснаасаа аавыгаа дагаж ажил дээр нь очиж нисдэг тэрэг тэр нисхийн салбарт дурлсан. Тэр дурлсан гол шалтгаан маань миний аавын найз болох Лувсангийн баясгалан буюу одоо 40-ндээ хар шараараа алдартай миний аавын найзууд би бага наснаасаа ерөнхийдөө аавынхаа найзуудыг харж бахархаж үүнийхээ улмаас тэр мэрэгжил буюу одоо нисгч идэг мэрэгжлийн сайханд нь бага наснаасаа дурлсан учраас 2011 онд Орос улбооны улсын Краснодарын нисхийн дээд сургуулийг сөнөөч онцны мэрэгжлэр төгсөж байлаа. Тэгээд ерөнхийдөө бага насны дурсамж гэх юм бол хүмүүс ер нь их л асуудаг байсан. Альных нь хөөхтөө гэж айгүйх намайг цаашлуулдаг байлаа. Тэгээд би аавыгаа хар гэхээсээ илүү нөгөө шарын нөгөөтг нь гэж хэлж хүмүүсийг жоохон хөвжөөдөг байсан. Тэгээд нааг ер нь сургууль төгсөөд ирэхэд миний ааваас өөрцөө илүү миний аавын найзууд буюу одоо энэ баясаа ах маань хүртэл яг өөрийн хүүд төгсөж ирсэн юм шиг намайг хүлээж авч угтж байлаа. Дуудах нэрийг эцэг их, дуурсах алдрыг өөрөө олдог гэдгээ. Хийж бүтээсэн ажил үйлс, эзэмшсэн мэрэгжлийнхээ дагуу их орон төр түмнийхээ төлөө залуу халуунаас бие сэтгэлээ зориулсан тэд зэвсэг түвшнийхээ хөгжил дэвшлийн төлөө мөр зэрэгдсэн хамтдаа зүтгэсээр. Хүн нэрээ тоос өдөө гэдэг бол магадгүй би хэрвээ энгийн хүн байсан бол баясгалан гэдэг хүн гэж ярина. А хэрэг би цэрэг хувцастайгаа
явж байгаад нэг гаж буруу алдаа үйлдэл хийх юм бол энэ бүх юм чинь өөнд цэргийнхэн армийнхэн зөвтгчнийхэн гэж яригддаг учраас би энэ нэрийг маш их хайрлж хамгаалж энэ нэрийг би хэрэг дуурсгадаг хэрэг энийг гаргадаг бол би дандаа сайнаар гаргах хэрэгтэй. За бидний хувьд бол зүгээр нэг нисгч биш. Бид цэргийн нисгч. Цэргийн гэдэг нь тодорхойлтой. Тийм учраас бид цэргийн улсууд зөвчөндөө тангаргаа өргөсөн. Өнөөдөр иргэний нисгэд нисж байгаа нисгч нарын ахуй хангалт авдаг цалин мөнгө энийг одоо бидэртэй харьцуулах юм бол бид нар бол бидний хаанч зөвлөхгүй шүү дээ. Гэхдээ бид бүгдийг өнөөдөр энчээ ингэж барьж исэн гол зүйл нь гэдэг юм бол бид цэргийн хүн гэдэг утгаараа өргөсөн тангарагтаа үнэж байх гэдэг утгаараа биднийг хүмүүжүүлсэн дарнарын хүмүүжил нь одоо ингэж биднийг хүмүүжүүлсэн тэр л гол шалтгаан юм болоо гэж боддог. Цэргийн нисгч болсноос хойш бол ер нь байнгын биднес цэргийн бэлэн байдалд байж ирсэн. Биднес шөнө өдөр ямар ч үед ямар ч амралтын цаг бай биднесийг маш хурдан хугацаанд яаралтай одоо онцгой тусгай үргийн нислэг гараад дуудахад биднес бэлэн байж авах ёстой байдаг учраас биднес амралтын цагийг маш зөв зохицуулж явах ёстой. Тэр бүхнийг л зохицуулж ээж би олон эрүүл байж цаашд олон жил нислэг үлдэж тэгээд ер нь унтаж сайхан амарсан юм уу зөв амралттай байдаг хүмүүс бол үр бүтээл нь сайн байдаг. Тэгээ гол үндсэн миний одоо баримталж байдаг юм бол ер нь одоо цэргийн нисгч хүн бол байнгын бэлэн байдалд байж байхыг л ер нь одоо амралт чөлөө цагаа маш зөв боловсон өнгөрөөж явах ёстой л гэж байна. Би өөрөө бол тэгж бодоод идгээ. Ер нь нэг энэ нислэг тэргийг жолоодно гэдэг бол олон давхар шайрыг давхрал тавьчаа дээр нь зогсож байгаатай адилхан л гэж би ер нь тийм нарийн мэдрэмжээр тогтууж jalтарын нислэг тэргийг удирдах явдаг л гэж боддөө шүү дээ. Цэргийн нисгчийн үүрэг иргэний нисгчийнхээс асар их ялгаатай. Иргэний нисгчид тогтсон хуваарийн дагуу бэлтгэсэн талбай аэродромоос нислэг буулт үйлддэг. Харин цэргийн нисгч бол өдөр шөнө цаг агаарын нөхцөл байдлаас үл шалтгаалan үүрэг тушаалын дагуу нислэг үйлддэг. Гамшиг осол байгалийн давагдшгүй хүчин зүйлээс улбаатай эрсдэлтэй нөхцлүүдэд эрен хайх, авран туслах үйл ажиллагаа явуулах зорилгоор тухайн газар оронд зайлшгүй буулт хийх шаардлага тулгамддаг байна. Тийм ч учраас асар их ур чадвар, зориг төвчээр авахаалж самба, нарийн мэдрэмж, хариуцлага шаардсан ажил мэргэжил юм. Хамгийн сүүлд заамрын алтны уурхад маш олон улсууд дурангад дарагдаад маш олон хүн техник дурангад дарагдсан байхад аврах ажиллагаа явагдаад шөнө нь одоо үндэсний аврах баригад далайхын уул уурхай аврахын сэтгүүчнээс гэдэг ягаад бид нар харанхуй шөнөөр гараад тэнцээ буух талбай байхгүй. Тэнд байсан улсуудтай холбогдоод нөгөө өндөр хүчтэй шонгийн модноос жоохон зайдуухан шиг тэгшин шиг газар одоо талбай бэлдээд машинуудаар ингээд тойруулж гэрэл тусгаж хагаад гэдэг өгөөтгөөч гэж хагаад тийм талбай засуулаад уул нөө алтны уурхай зассан отуулын голд нь машин тойруулж талбай засуулж хагаад тэгээд тэр дотор нь орж сууж уурхайчд нэр аврагч нар маань цаг хугацаа алдалгүй аврах ажиллагаа явуулжсэн. Энэ бол одоо нэлээд хүнд хэцүү нислэгийн тоонд орж ирсэн. За эх орны өнцөг булан бүрээс өдөр шөнийн ямар ч цаг үед одоо гамшигын аюулын дуудлага ирдэг. Онцгой хөдөлгөөний байгууллага одоо энэ бүхэнд маш богино хугацаанд шуурхаа одоо хүрэлцэн очиж аврах хор уршиг ажиллах одоо ийм үйл ажиллагааг зохион байгуулах шаардлагатай байдаг. Тэгэхээр энд одоо манай энэ зэвсэг түвшний цэргийн нисэх, за цэргийн нисгчд бол одоо бас цаг ямагт одоо онцгой хөдөлгөөний байгууллагатай хамтран чухал үүрэг одоо гүйцэтгэхээр ихсэн. Манай цэргийн нисгчдийн онцлог бол энэ байгаль цаг агаарын ямар ч нөхцөл за өдөр шөнийн аль цаг үед одоо гамшигын дуулданд одоо бэлэн байдаг, техникээ бэлэн байдаг, өөрсдөө одоо бэлэн байдаг. Одоо ямар ч одоо цаг үед бол ноцгой хөдөлгөөний байгууллагатай одоо юм хамтран ажиллах чадвартай бэлтгэгдсэн одоо ийм хүмүүс байдаг. Энэ цэргийн нисгийн онцлог гэдэг юм бол 50 цагт байлдааны цагт үүрэг гүйцэтгэх онцлогоос хамаарч аэродромтой аэродромгүй газар шөнө өдөр талбай сонгож суух дадлага туршлага одоо энэ бүх байдлаар бэлтгэгдсэн байдаг. За хамгийн миний санаанд одоо бас гардгүй нислэг бол энэ тэр отхон тэнгэрийн хүмүүсийн онцлолд очиод
өндөр уулан дээр хүмүүсийг одоо аврах багийг тэнд хүргэж өгөөд буцаа тэр хэцүү газараа нисэх одоо талбай маш багтаамж буутай тийм газар одоо бууд сууж байсан. Тэр алдаа жоохон секундын алдаа гарахад тэнд өшөө хүчнээ хүний амнаас өргөдөж болохоор тийм нэг биш олон давтамжтай нислэгүүд үлдчихсэн. Голцоо хүний амьтаа холбоотой юм бол цаг хугацаатай холбоотой байдаг. Энэ цаг хугацааг амжиж гаргаж байгаад нь ялангуяа манай цэргийн нисэх хүчин бол маш их орой гүйцэтгсэн гэж боддог. Манай энэ нислэг тэрэг маань байгаагүй байсан бол онцгой байдал юм уу цагдаа аль аль нь төргөн тусламж хүрэх болцоогүй байж байгаа. Энэ цаг хугацаа алдах юмыг энэ нислэг тэрэгний энэ хүчнэл биднээс энэ гал төмрийн ославар юм дээр биднээс армийн одоо зэвсэг түвшний агаарын цэргийн одоо оролцоо маш өндөр байдаг гэж ойлгодог шүү дээ. 2015 оны 7 дугаар сарын 15-ны өдөр бид одоо онцгой хөдлийн байгууллага орон нутгийн онцгой хөдлийн байгууллагууд Алтай таван богд дуулан тасалдсан иргэдийг одоо 90 хайх аврах ажиллагаанд бол ажиллаж байхад одоо 4000 орчим метрийн өндөрт ер нь 3900-аас 4000 метрийн өндөрт за тэр мөсөн гол дээр одоо буулт хийж аврагчдыг буулгаж ирсэн. За энэ үед бол одоо доороо битүү цастай мөсөн уулын мөс одоо хөндөрцөн нислэг тэрэг одоо бүрэн суулт хийж хүмүүсээ одоо буулгахын боломжгүй үед одоо агаарт дүүжин нислэг хийж одоо хүмүүсээ буулгаж ирсэн. За энэ бол одоо бас энэ нисгчийн ялангуяа одоо энэ өндөр уулын бүсэд одоо үзэгдэх орчин хязгаарлагдмал одоо урчлан бэлтгэсэн одоо талбай байхгүй ийм үед одоо шууд одоо ил харааны нислэгээр өөрөө одоо өөрсдөө газар орныхоо байдлыг үнэлээд ингээд буулт хийнэ гэдэг бол бас тийм эрг зориг, дорчлог ийм шаардсан үйл ажиллагаа. Тэдний ажил мэргэжлийн үндсэн шиг үүргийн нэг нь байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль, шүхэр десантын болон тусгай үүргийн дадлаг сургуулиудад нисэх хүчний дэмжлэг үзүүлэх явдал юм а. Инженер ойлгуулъя гэж бодоход ч одоо бид хоёр чинь зөвхөн юм тээврийн онгоцон дээр ниссэнгүү. Дээрээс нь бид нар байлдааны нислэг тэрэг 24 нислэгэн дээр олон жил нислээ. Тэн дээр яж ах чинь дотоодод өөрийн сэтгвчэндээ явуулдагч бай, гадны орнуудтай хамтарсан хээрийн сургуулиудч бай. Энэ дээр одоо олон удаагийн одоо олон улсын хээрийн сургуульд оролцож одоо Монгол улсын зэвсэгчний одоо нүүр царай болж явж чадсанаараа одоо маш их бахархаж явдаг. Нисчүүн гэдэг бол танхим сурж байхдаа онц гэдэг дүнг авдаг байх хэрэгтэй. Онц. Бүр муу дүн авлаа гэхэд сайн. Яагаад гэвэл та газар дээр хэдий сайн мэдчихэж агаарт хэдий сайн үүрэг гүйцэтгэх. Газар дээр тааруухан мэдэх юм бол агаарт үүрэг гүйцэтгэх боломж чинь багасчихна. Та газар дээр онц мэдчихсэн бол онгоцны кабинд орлоо. Тэр олон хянах самбар, тэр олон канал бүглөөр хараад таны мэдхийн түвшин нэг шат буурна. Онгоцны мотор аслаа, дахиад нэг түвшин буурна. 3 дугуй газараас хөндөр явна, дахиад нэг шат буурна. Хэрв та онц мэдчихсэн бол тэнд танд нэг 3 юм уу 2-ын дайны юм мэднэ. Хэрв та нэг дунд сурж байсан бол тэнд онгоцны кабинд ороод онгоц цаад газараас хөндөөрөхөд танд юу ч үлдэх. Тийм болохоор зэрэг агаарт гарч үүрэг гүйцэтгэхэд бол газар дээр тэгжил одоо сурч хүмүүжиж өөрийгөө боловсруулж одоо чадсан байх шаардлагатай байдаг. Зэрэгс. Оо. Гөөцөлдөө. Хүндэт төрөндөө нислэгч бүртгүү бэлэн гэсэн асуусан шүү дээ. Эрхэм нөхдий амрыг ирээ. Бол 2021 оны 4-р сарын 10-нд нислэгэнд явах нислэгийн өдөрдөмж ирсэн байгаа. Нислэгийн өдөрдөмжийн дагуу нислэг тэрэг нислэг бүрэлдэхүүн нислэгийн урьдчилсан бэлтгэлийг хангаад 15 цагт надад итгэсэн байна. Мэдээж зэвсэгчин байна. Өчигдөр 2 командтайсэн бол өнөөдөр 5 командтай боллоо. Тэр 5 командлын яалтчгүй байх ёстой нэг командл нь агарын цэргийн команд гэж ойлгож байна. Агарын цэргийн командлын маань эдгээр өнөөдөр үүрэг даалгавар биелүүлж байгаа яг өнөөдрийн төвшин
ямар байна? Яг энэ түвшинд байгаа бол би агаарын цэргийн ирээдүйг бол өшөө өөдрөгөөр өшөө ирээдүйтэй өнгөтэй бүтээлтэй байх гэж би бол ойлгож байгаа. Яагаад гэвэл зэвсэг техник маань шинжлэгдэж байна. Түүнийгээ дагаад боловсон хүчин маш олноор одоо гадаад бэлтгэгдэж ирж байна. Тэгээ ирээдүйн залуучуудын одоо ирээдүйг их гоёор төсөөлдөг. Хамгийн сүүлийн үеийн сайхан нэстэг дэрэг онгоцууд ирж байна. Энэ дээр одоо олон жил нэснэ. Би одоо өөрөө өшөө нэг хэдэн нас нөгөө баг байсан бол өчнөө сайхан энэ шинэ төрлийн онгоцон дээр нисч энэ залуучуудаа хамт ажиллах маш их хүсэл байдаг. Тэгээ хүний нас гэдэг нас тэгээд халагаа өгт тодорхой хэмжээний дараа биднес халагаа өгт таар тэгтээ харамсахааргүй энэ залуучуудаа сайхан одоо нислэгэнд ур чадварын өндөр хэмжээнд болгоод гаргах төлөвний туйлын зорилго байна да. Монгол улсын зэвсэг түвшний агаарын цэргийн түүхэн замналын эгээхэн хэсгийг хамт бүтээлцэж зэвсэг түвшний хөгжил дэвшлийн төлөө хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулж яваа. Нэр нэгтэй нэгдмэл зоригтой чадварлаг нисэгч инх цагийн баатруудаа ажлын амжилт амьдралын хамгийн сайн сайхныг хүсэн өрөөё. Батлан хамгаалах иргэний хяналт санал хүсэлтийг 1811-44 сар 24 цаг хүлээн авч байна. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргаалсан Бан Ки Мун. Монгол цэргүүд тэсвэр хатуужил, сахилга бат, дасан зохицох чадвараараа бусад орны цэргүүдээс эрс ялгаатай байж, энгийн төлөөх үйлсэд нэр төртэй хүчин зүтгэж, үүргэн амжилттай гүйцэтгэж байгаад нэгдсэн үндэсний байгууллага ямагт талархаж явдаг. Монгол улсын зэвсэг түвшнээс энхийг сахиулах ажиллагаанд 17 жилийн хугацаанд нийт 16754 цэргийн албан хаагч үүрэг гүйцэтгэсэн. Өнөөдрийн байдлаар Хилийн чандад 1118 энхийг сахиулагч үүрэг гүйцэтгэж байгаагаас бүгд найрамдах Судан улсад 848, Исламын бүгд найрамдах Афганистан улсад 233, цэргийн ажиглагч, штабын офицероор 37 цэргийн албан хаагчид үүрэг гүйцэтгэж байна. Монгол цэрэг, дэлхийн цэрэг. Хугацаа цэргийн алба бол залууст цэргийн эрдмээс гадна оюун санааны болон өвтгөх хүмүүжил олгодог алба юм. 2020 оны 1-р ээлжээр тус албанд татагдсан залуусын алба хаах хугацаа дуусгах гэж байгаатай холбогдуулан зэвсэг түвшний жанжин штабын удирдлагууд хугацаа цэргийн алба хаагчдтай уулзаж тэдний санал хүсэлтийг нь сонслоо. Монгол улсын үндсэн хууль болон цэргийн албаны тухай хуульд 18-аас 25 насны эрчүүд цэргийн алба хаах үүрэгтэй гэж заасан байдаг. Залуус цэргийн албан дээрснээр үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэхээс гадна хувь хүнийхээ хувьд хариуцлагатай, ёс зүйтэй, төлөвшөлтэй болдог юм а. Мөн хувийн зохион байгуулалт, сахилга бат, цаг төлөвлөлт, бие даан шийдвэр гаргах байдал зэрэг ирээдүйн амьдрал хэрэгтэй дадал зуршил мэдлэг чадварыг эзэмшдэг. Монгол улсын 21 аймаг үндсэн булан бүрээс шилж сонгогдож ирсэн ирчүүд байгаа. За эдгээр ирчүүдийн нөхөрлөх хувь тохиол надад тохиолсон байдгийг. Цаашдаа одоо ингээд одоо 80-нас хөгшин буурал ботлоо одоо ингээд найзлах тийм амьдралын үнэт нөхрөө бас цэргээс одоо эр хүний одоо жинхэнэ нөхрөлийг бас цэргээс олж болдгоо ш надад санагдсан. Монгол улсын одоо зэвсэг түвшний хамгийн нэр хүндтэй одоо төрийн торгон зэрэг ингээд ирсэнтэй ирээд одоо алба хаагаад дуусчаад бол ер нь баяртай, маш баяртай. Өөрөөрөө маш их бахархаж байгаа. Тэ. Цэргийн албанд ирэхээс өмнөх одоо миний би урьжаанд одоо цэргийн алба хаагаад дуусчих урьжаанд хоёрын хооронд бол тэр нэлээд тийм нэг сэтгэл санаа бие бэлтрийн байдал хүмүүжлийн хувьд бол нэлээд өөрчлөлттэй болсон гэж би өөртөө ер нь дүгнэлт хийж байгаа. Зэвсэг түвшний жанжин штабын дарга хошууч генерал Ганзөрөг хугацаа цэргийн алба хаагчтай ангиудад ажиллалаа. Тодорхойлбол цэргийн алба хаагчдын сургалт бэлтгэл, өдөр тутмын үйл ажиллагаа, тэдний алба хааж амьдарч буй орчин нөхцөлтэй танилцсан юм. Мөн хугацаа цэргийн алба хаагчдын санал сэтгэгдлийг сонсож уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын үеэр албан үүргээ нэр дэвтээ гүйцэтгсэн зарим цэргийн албан хаагчдад баяр хүргэж өргөмжлөл гартууллаа. Мөн халагдаж буй цэргийн албан хаагчдад хандан эх орон төр ард түмэндээ өргөсөн журам түүргээ амжилттай биелүүлсэнд талархал илэрхийлж цаашдын ажил үйлсэд нь амжилт хүссэн юм а. Цэргийн албанаас сурч мэдэж эзэмшсэн чадваруудаа амьдралдаа хэрэгжүүлэхийг захид сургалаа. Батлан хамгаалах иргэний хяналт санал хүсэлтийг 1811-44 сар 24 цаг хүлээн авч байна. Зуун жилийн түүхтэй цэргийн төв эмнэлгийн хамт олон цар тахалтай тэмцэх ажлын хүрээнд аюул төвчний голомтын тэргүүн шугамд өдөр шөнөгүй ажиллаж хүн ардынхаа эрүүлэнхийн манаанд хос тангарахта үнэнчээр зүтгэж байгаа билээ. Өвчний голомтод ажиллаж байгаа тус хамт олонд эд материалын болон сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх аяныг зэвсэг түвшний анги байгууллагууд санаачлан зохион байгуулж эхэлжээ. Агарын цэргийн командлын харьяа дэд турандаа шатарагчаа захирагчтай зэвсэг түвшний 303 дугаар ангийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд сайн улсын аян зохион байгуулж сэтгэлийн хандив болгон 5 литрийн зөөврийн хүчил төрөгчийн өтгөрүүлэгч аппарат, 10 литрийн өвчил төрөгчийн 2 баллон, тусгай өвчний командлын харьяа хурандаа шинэ 2 захирагчтай зэвсэг түвшний тэг 84 дугаар ангийн хамт олон цэргийн төв эмнэлэг болон зэвсэг түвшний тээврийн хяналтын албаны алба хаагчдад дархлаа дэмжих бүтээгдэхүүн хандивлаж байгаагаа цэргийн төв эмнэлгийн удирдлагад хүлээлгэн өглөө. COVID-19 цар тахлын эсрэг тэргүүн шугамд тэмцэж байгаа цэргийн төв эмнэлгийн удирдлага, эмч сувилагч, ажилтны алба хаагчдад талархал илэрхийлэн ажлын амжилт эрүүлэнхийг хүслээ. Маска зүүцгээе. Гараа уцгаая. Цагаа барьцгаая. Маска зүүцгээе. Иргэн бүр хариуцлагатай байж хайртай бүхнээ хамгаалъя. Эх орны төлөө нэвтрүүлэгтээ хамт байсан эрхэм үзэгч та бүгддээ баярлалаа. Ирэх 7 хоногийн дугаараар эргэн уулзъя. Баяртай.